Байцаана сонсогчдоо манай яаж эхлэх вэ боловсролын подкастын маань яаж дугуй унж эхлэх вэ ээлжид дугаар эхэлж байна. За энэ дугаараар алдар спорт хорооны тамирчин дугуй спортын олон улсын хэмжээний мастер Солон маань оролцож байна. За сайн байна уу? Сайн байна уу? За Тамира манай хөтлөгч Тамира маань асуултуудаа асуугаад явчих. За сайн байна уу. Манай дугаарт оролцож байгаад баярлалаа. Тэгээд энэ подкаст маань ерөнхийдөө яаж эхлэх вэ нэртэй подкаст болохоор хүмүүст яаж эхлэх талаар зөвлөгөө өгөхийг хүсдэг байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ дугаар маань бол яаж дугуй унж эхлэх вэ гэсэн дугаар. Тийм болохоор таны одоо карьер ер нь дугуй унж эхэлсэн түүхээс эхлээ сонирхъя. Та яагаад ер нь дугуй унж эхлэх болсон бэ? За баярлалаа. Ерөнхийдөө би 2005 оноос хойш ингээд дугуй спортоор хичээлж байгаа. Тэгээд анх бол ер нь л багын өөрөө жоохон дугуй унах сонирхолтой тийм хүүхдээсэн. Тэгээл анх аав ээдээ нэг дугуй авалчаал. Тэгэл тэрийг өөрөө ундаг гэсэн найзуудтайгаа нийлээл. Тэгээд анх манай ангийн хүүхд дугуй спортоор хичээлдэг гэсэн юм аа. Тэгээл нэг өдөр улсын аваргаас медаль авсан гээл бидэрт үзүүлээл амар гой санагдал. Тэгэл би ер нь л бол найзуудтайгаа нийлээл бараг хичээлээ тараал өдөр болгон шахуу дугуй ундаг чөлөө цагаараа. Тэгээд харин тэр найз маань намайг нэг дүүргийн аврах шалруулах тэмцээн болох гэж байгаа маа чи нэг ороод үзээч хувьдаа дугуйтай юм чингээд. Тэгээд анх ер нь тэр тэмцээнд ороод анх ингээд дугуйгаар дөнгөж ингээд сонирхлоороо л ундаг байж байгаа л тэмцээнд оронгууд ингээд бүр амар гоё санагдал. Тэгэл яг миний анхны тэмцээнлдээ 2005 оны хавар байсан. Тэгэл манай энд шуум фабрик гэдэг тэмцээн анх болж ирсэн. Тэгэл морингийн даваанд дугуйгаа түрээл нэг найзаагаа дагуулсан. Тэгэл тэмцээнд орох гол явж байгаа. Тэгээ тэндээс тэр тэмцээнд ороод гараанаас ингээд бөөнөрөө гарч байгаа. Ингээ анх удаа орж байгаа штэ. Тэгэл бөөнөрөө гараал тэгэл нэг 5 км уралдаал барайнд орж ирэл. Тэгэл тэр тэмцээндээ төрүүлсэн. Тэгэл манай багш маань анх яг намайг хараад тэгэл дугуй спортоор хичээлсүүгээл. Тэгэл анх дугуйнд ер нь хөл тавьсан да. За тэгэхээр та сая хэллээ шүү дээ нөгөө сонирхогч байж байгаа шууд спорт руу орсон хэрэг тэр та өөрөө анх тэр унжсэн дугуйнууд яг мэрэгжлийн дугуй байсан гэсэн үг үү? Эсвэл зүгээр энгийн дугуйгаар спортод тэгээд орчих болдго юм болов уу? Ерөнхийдөө яг энэ энгийн хүмүүсийн унаад байгаа бид нар бол уулын дугуй гэж нэрлэдэг байгаа. Тэр дугуйг л ерөнхийдөө ундаг байсан. Тэгээд яг нөгөө олныг хамрахын тулд энгийн тэр уулын дугуйгаар л ихэнхдээ тэр хүүхэд залуучууд уралддаг байсан. Тэгээ яг нөгөө нэг ингээ мэрэгжлийн түвшинд яваад ирэхээр дандаа ингээд илүү хурдтай уралдааны дугуй муугашаад ингээд хуурчж байгаа л да. Тэгээ анх бол яг энгийн дугуйгаар л тэр тэмцээн зохион байгуулагддаг байсан гэсэн. Одоо ч гэсэн бидний яриад байгаа хэр тэр уулын дугуй гэж нэрлэдэг байгаа. Тэргээр засмал зам дээр уралдаж байсан. Тэгэхээр биднес бүгдээрээ мэдэн шүү дээ. Улаанбаатар маань бол бас тийм нэг дугуйтай хэрэглэгчтэй тийм тааламжтай хот бол биш. Тэгэхээр ер нь дугуй унахад хүндрэлтэй ч юм уу тийм талууд юу байдаг вэ? Тэрхүү асуудал бэрхшээлүүд авдаг бай гэсэн. Ерөнхийдөө бол яг нөгөө нэг зориултын дугуйн зам яг одооноос ганц нэг замууд ингээд тавигдж байгаа. Тэгэхээр бол ер нь дугуй унахад бол автомашинтай цуг ингээд хөдөлгөөнд оролцоо явахаар их хүндрэлтэй. Тэгэхээр бидний хувьд бол ерөнхийдөө ингээд жоохон хөдөөний зам эсвэл нөгөө нэг цэцэрлэгт хүрээлэн яг тийм нэг зориултын дугуйн зам дээр л явахгүй бол яг машинтай ингээд цуг оролцоо явах юм бол ер нь эрсдэлтэй энгийн хүмүүст бол бэрхшээлтэй байдаг. Улаанбаатар та тэгээд тасгал сургуультаа хаана хийх үү? Ер нь бидний хувьд бол ингээл машин яг зам дээр л яг нөө зориултын мэрэгжлийн түвшинд бид нар ч ингээд бэлтгэлийг шаардлагатай болохоор яг ингээд энгийн хүмүүст зориулсан тэр цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам эдэр болохоор бидний яг бэлтгэлийн түвшинг хангаж чадахгүй л дээ. Тэгэхээр болохоор яг нөгөө нэг хөдөө орон нутгийн замууд
Sky Research, шуун фабрик, тэгэл өөр хангаан зам ам гэдэг ингээд яг хотын хөдөлгөөнөөс арай нэг бага хөдөлгөөнтэй тийм машины зам дээр л бид нар голцоо бэлтгэлээр нь хангадаг. Танд одоо юу дугуй спортын ер нь яг юунд таалагддаг вэ? Тэгээд анх мэдээж ингээд тэмцээнд ороод ингээд төрүүлээд анхныхаа тэмцээнд ороод төрүүлсэн байна шүү дээ. Тэгээд одоо хүртэл яагаад ингээд 15 жил та юу яаж байгаа гэдгсэн шүү дээ. 16 дахь жилдээ одоо хичээлж байна. Одоо хүртэл та яагаад ингээд дугуй спортоос салж чадахгүй ингээд байна вэ? Байх хичээлдэг вэ? Ер нь дугуй ингээд унаал гарахаар амар гоё л доо. Угаасаа ингээд яг ингээд ярих юм бол бүр зөндөөл юм байгаа. Тэгээд нэгдэж ингээд эрүүл мэндэд хэрэгтэй, хоёрдож ингээд ямар ч стрессгүй ингээд дугуй унаал хурд мэдрээл ингээд амар кайфтай гоё. Тэгээд яг ганцхан ингээд нөгөө нэг одоо би 17 онд ингээд охиноо төрүүлсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө дугуй спортоос жоохон хөндөрөөд тэгээд бас мэдэрсэн л дээ яг ингээд дугуй унахгүй ингээд тий хувийн бизнесээ хийгээл тий яг ингээд эхнэр өөрийг гүйцэтгэл ингээд явахаар ер нь яг тийм дугуй яг миний амьдралд байх ёстой л яг нэг юм яг ингээд дугуй унахаар л ер нь тийм нэг сайхан мэдрэмжийг л авдаг. Ерөнхийдөө тэгэл яг хоо зүрх судас тий эрүүл мэнд одоо жишээ нь ингээд манайх шиг одоо Улаанбаатар хотчгийн жижигхэн хотод болол одоо ажилдаа жишээ нь ингээд машин унахад бол амар стресс бухимдалтай. Машинаар бол одоо ингээд бараг цаг бүглэр гадар дугуугаар явах юм бол нэг 10-аас 15 минутын дотор очиж жишээ нэ. Тэгэл ер нь л олон талын давуу тал байна л та. Та дугуйнаас одоо ямар таашаал авдаг гэсэн үг одоо жишээ би бол одоо айгүйх сэтгэл зүгээр айгүйх илүү юу болдог ажиглалтай болдог гэх юм уу одоо ингээд найзуудтайгаа уулзаад тий. Ер нь миний хувьд адилхан л та. Ер нь сэтгэл санаа одоо ямар ч тийм стресс бохимдол одоо ингээд тийм одоо амар стресстэй байлаа гэж тэгэхэд дугуйгаа унаал гараа явчихгоот ингээд бүх стресс тайлагдаад тайвшрал амар гоо сэтгэл санаа тайван болцдог. Тэгээд яг уралдаад яг төрүүлэх мөрүүлэх тийм мэдрэмжүүд бол бүр гоё л доо. Тэгээд ер нь л яг цаанаасаа л яг нэг миний амьдрал одоо юу гэдэг юм бэ? Тийм. Яг миний амьдралын салшгүй нэг хэсэг болохоор л би салж чаддаг байна. Яг одоо тэмцээн төрүүлээд тэгээд ингээд багш чинь таныг ингээд дугуй спортоор хичээлж эхлэх үү гэд эхэлжсэн. Тэгээд тэр үед одоо мэдээж ямар нэгэн зорилго байсан л ах. Тэгээд одоо тэр зорилго чи одоо тэр зорилготой хүрч чадсан уу? Ерөнхийдөө мэдээж ингээл анх бол ингээл дугуйнд ороод за ямар ч гэсэн би ингээд улсын аврагт одоо бэлдэж байгаа гэж манай гш улсын аврагт одоо чамайг бэлдэнэ одоо ч улсын аврагт орно шүү гэж мэдээж надад тэр үед бол ингээд амар том зориг тэгэл тэрэндээ тааруулаад бэлтгэл хийгээл тэгдэг байсан. Тэгээд яг го цаашдаа ингээл дугуугаар ингээл 1-2 жил хичээлэл ирэнгүү төвшөө том зоригтой болоод за би одоо улсын аврагт төрүүлсэн чинь би одоо Азийн аврагт бэлдэнэ. Одоо би Азийн аврагаас медаль авна. Тэгээд би олон улсын хэмжээний мастер болно гэж ерөнхийдөө мөрөөддөг байсан. Тэгээд би яг тэр мөрөөдөлтөд хүрч чадсандаа их баяртай байдаг. Баяр хүргэе. Тийм олон улсын хэмжээний мастер гэдэг цол маань ер нь бол хамгийн дугуй спортын Монгол улсад хамгийн дээд зэргийн юм штэ тэ цол нь. Тэгээд олон улсын хэмжээний мастерын одоо болцлыг хангахад ер нь юу хийх ёстой вэ? Ерөнхийдөө бол яг Аздаа бол одоо 15 орноос одоо дээш одоо орон оролцсон тийм тэмцээнд одоо эхний 6 байр эсвэл бол Азийн аврагаас одоо медаль авах. Тэгэл ер нь тийм одоо
орон оролцсон тим тэмцээнээс л эхний 6 байр одоо медаль авах тийм л болцолтой байдаг олон улс хийх бол. Тэгээ спортын мастер болохоор би 2011 онд хийжсэн. Тэр нь болохоор яг нөгөө манай Монголд цагийн амжилтаар байдаг. Одоо цуваагаар одоо 25 км зайг 37 минут туусах юм бол одоо спортын мастрын цол хангаж байна гэсэн үг. Сонирхолтой юм байна л да. Манай энэ бас Америк дахь монголчуудын тэмцээн зохион байгуулагддаг. Тэгээд бас төрөл бүрийн цолуудыг амжилтнаас нь хамаарат өгдөг байгаа. Гэтэ одоогоор бол ямар ч олон улсын хэмжээний мастер цол манай гамбол тахл байгаа юм байна. Бусдууд нь бол тэгээд бас явж байгаа, хичээж явж байгаа. Гэтэ ер нь нэг үе бодвол дугуйг бүр амар хүмүүс манай Монголд л ингээл амар хүмүүс сонирхож ундаг болсон. Одоо ер нь бол ингээл дулаараа л гисэнгүүт хагасаа бүтсэн ингээл амралтын өдрүүдэд бол тэгэл дугуйтай хүмүүс бүр ингээл эрс ихсчдэг болсон. Тэгээ одоо нөгөө манай Sky Roasters гэдэг энэ одоо амралтын замын тэнэгүүд цаагуур ингээд шин зам тавигдсан. Тэгэл тэргээр бол ерөнхийдөө амралтын өдрүүдээр бол ингээл битүү дугуйтай хүмүүс наашаа цаашаа ингээл явж идэг. Тэгээ хүмүүс бас гэр бүлээр аягүй их дугуйнд төгссөн байгаа. Хүүхдүүдтэйгээ тэгэл ихнэр нөхөр гэл. Харин тиймээс үед их бас харагдчихлээ. Тийм дугуй спорт нь одоо яг бас эрүүл мэндэд хэрэгтэй маш одоо бас нэг спортуудын нэг төрлөл л доо. Тэгэхээр одоо гүйлт ч юм уу бас одоо гүйлтний спортоос юугаар ялгаатай вэ? Та одоо өөр спорт сонирхсан уу? Гүйлтийн спортоос бол одоо энэ ч нэг яг техниктэй харьцсан. Бүх юм яг ингээд техникээс шалтгаална. Одоо жишээ нь ингээд нэг муу дугуйтай тий. Одоо энэ чинь яг миний яг зэвсэг байгаа штэ. Одоо дугуй муутай бол жишээ нь тэр хүний амжилтанд нөлөөлнө ч гэдэм юм уу. Тэгээ яг одоо нөгөө гүүж байгаа хүн, дугуй унж байгаа хүний хурд хоёр өөр. Одоо дугуйн дээр бол бид нар чинь бол хамгийн багтаал гэхэд одоо ууланд бол 20 км/цагаас тэгэл таалдаа бол 40 км/цаг тэгэл урууд бол тэгэл 70 80 тэгэл зарим тохиолдолд бүр 100 мууц хүрэх. Тийм болохоор тэргээрэл ялгаатай л та. Техниктэй харьцсан илүү өндөр хурдан дээр одоо тэр булчингийнхаа хүчээр явах. Тийм л гүйлтнээс ялгаатай юм уу та. Байна Тамира. Байна. Тэгвэл юу яах юм уу? Ерөнхийдөө нөгөө нэг хоёр өөрсдөө дугуй ундаг мэргэжлийн хүмүүс болохоор би бас яг дундаас нь ороод ирчихээр яг юу хийхээ мэдэхгүй байна л да. За би одоо жишээ нь бол ерөөсөө дугуй огт ундаггүй юм байгаа. Тэгээд одоо мэргэжлийн түвшинд биш юм ахэд одоо юу гэдгийг өөрөх эрүүл мэндийг одоо өдөр тутамдаа дугуй унж эхлэе гэвэл хамгийн түрүүнд ер нь юун дээр анхаарал зүгээр вэ? Ерөнхийдөө хамгийн эхлээд нь одоо яг дугуйгаа бэлтгэх хэрэгтэй. Одоо мэргэжлийн үнээс зөвлөгөө авч байгаад яг өөрт ямар дугуй тохирох уу? Одоо ер нь эхний ээлжинд бол заавал тийм өндөр хурд гарахгүй юм ч уралдааны дугуй бол жоохон хатуу тийм өндөр хурдан дээр явна. Тэгэхээр ерөнхийдөө энгийн хүмүүст бол уулын дугуй илүү тохиромжтой. Тэгээд дугуйгаа болохоор яг өөртөө одоо суудлаа жишээ нь яг өөртөө тааруулах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө зарим нэг хүмүүс ч эсвэл ингээд нөгөө суудлаа намдуулсан хөлн ингээ хатралтсан ч юм уу. Эсвэл ингээд эмэйл нь өндөртсөн ингээ хоёр тишээгээ ингээд байвалцаад ингээд айгуу тийм хэцүү байдаг байхгүй. Эмээлээ ер нь яг өөртөө тааруулаад унчих юм бол айгуу хэвтэйхэн. Тэгэл эхний ээлжинд ерөнхийдөө одоо хөдөлгөөн багтай одоо энэ машинтай ерөөсөө ойрхон явж болохгүй. Хөдөлгөөн багтай тийм газар тэгээд ерөнхийдөө одоо мэргэжлийн үнээс зөвлөгөө аваад найз нөхдөөгөө нийлээд тэгээд гоё дугуй нь бас сонирхолтой л даа. Тэгэхээр одоо дугуй одоо за мэргэжлийн гэж хэлэх нь хаашаа ерөнхийдөө өдөр тутмын амьдралдаа одоо дугуй хэрэгэлдэг боллоо гэж батхад идэж явах зүйл дээр анхаарах зүйл байгаа юу? Ямарваа нэгэн тийм бэлтгэл энэ төр хэрэглүүл хүндээ хэрэгтэй гэдэм болов уу? Ерөнхийдөө одоо нөгөө манай нэг бүсгүй асуусан байсан л да дууч бүсгүй одоо өвдгөө хэрхэн яаж хамгаалах вэ гэсэн. Өвдгийг бол ерөөсөө бааруулж болохгүй.
Тэгээд дугуй унахаас өмнө жоохон юм биеийн ерөнхий хөгжлийн жоохон тийм үе мөчө халаасан ч юм уу тиймэрхүү хөдөлгөөн хийж ягаад тэгээд ерөөсөө тэр өвдгөн тэгэж одоо хүйтэн сэрэ одоо манайх ч юм бол 4 өдрөлтэй одоо ингээ өдийд бол амар хүйтэн бид нар ингээ зам дээр гарахад бол ингээ өвдгөө дааруулах тийм эрсдэл үүсэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хамгаалж ерөнхийдөө өвдгөө дулаан байлгах тэгээ одоо ийм бэлтгэлийн хувьд бол хоол хүнсний хувьд бол одоо ерөнхийдөө яг ингээд жин ихтэй одоо ингээд жин хасгаж байгаа тийм хүмүүс бол одоо хоолн дээр мэдээж анхаарна. Одоо өндөр ачаалттай биш юм аа гэхэд ерөнхийдөө ингээд өөрийнхөө хэмжээнд 1-2 цаг дугуй унлаа гэхэд одоо алдсан калори нөхлөө гэхэд хоол ундаа яг зөв тохируулж идэх юм бол одоо илүү үр дүнтэй л гэсэн үг. За ийм витамины хувьд бол одоо үе мөчтэй тиймэрхүү юмудаа хамгаалах одоо хөлсөөрөө кальц мальц алддаг бол ерөнхийдөө кальц мальц нөхөх тиймэрхүү юм ихний ээлжинд хэрэглэнэ. За би ч одоо айгүй олон дугаараар өөрийгөө тарган гэдгийг зарлчлаа да. Тэгээд жишээ одоо жин хасахыг хүсвэл дугуй унлаа гэхэд жин хасах уу? Одоо ямар булчингууд ажиллах юм болоо одоо хэвлийн хэсгээр жишээ нь хасах уу гэж сонирхож асууж байна. Дугуй унснаар бол хэвлийн ер нь аягүй сайн хасагддаг штэ. Дугуй бол тэгэл хөл тэ мэдээж гоё шилб өгзөг тэгэл одоо тэрний туслах нуруу хэвлий гар гэл ер нь дугуйн дээр бүх булчин л ажиллана. Тэгэл зүрх хүртэл одоо аягүй өндөр түвшинд ажилладаг байгаа. Тэгээд ер нь бол турхаж байгаа хүмүүс бол аягүй их дугуй унд штэ. Ер нь бол дугуй унснараа бол би турна гэж хэлнэ. Таны хувьд яг би шууд гараал дугуй авмаар санагдчихлаа. Ер нь бол эхний ээлжинд гоё дугуйгаа бэлдээд тэгээд өөрөө аягүй сайн итгэвтэй хамгийн гол нь тэгээд өөрөө сонирхолтой бол тэгээд турч чадна л та. Дугуй бол бүр аягүй сайн. Тасаа одоо нөгөө нэг зүрхэнд ачаал өгдөг гэж хэллээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө тийм хугацаа заадаг уу одоо хэр их унуул дээр идэм бол одоо их илүү хэтрүүлж дугуйна гэсэн ойлголт байгаа юу? Ерөнхийдөө бол хэтрүүлж дугуйна гэж бол байхгүй. Одоо энгийн хүмүүс бол ерөөсөө одоо тууштай лах хэрэгтэй. Одоо жишээ нь эхний 7 хоногт одоо ингээл эхний өдөр ингээл амар 2-3 цаг дугуй унаал тэгснэ маргааш нь огцом нам амраал. Тэгэл 2-3 өдөр амарч ирсэн ахаал 2-3 цаг дугуй унаал эсвэл 1-2 цаг дугуй унаал. Ингэх юм бол зүрхэнд аягүй муу. Тууштай одоо өдөр болгон ч гэдэм үү те. Өдөр болгон биш юм гэхэд өнжөөд нэг одоо тогтмол нэг юм уу одоо эхний ээлжинд 7 хоног 1 цаг явдаг гэсэн бол 2 дахь 7 хоногоос цагаа арай ахиулаад 1 цаг 30 минут 2 цаг гэдэг ингээ баг-багаар ер нь нэмэх хэрэгтэй. Тэгээд айгүй ингээд байнга дугуй унж байгаа л хаяал одоо ингээл нам амраач гэдэг юм уу ингээл хідэн өдрөөр сараар ингээл унахгүй байж байгаа л гинт унж ингэж зүрхэнд ачаалах юм бол муу. Яг жигэд тууштай байх юм бол эрүүл мэнд ерөнхийдөө сайн. За баярлалаа. За тэгэхээр оролцогч маань бол маш сайхан бүсгүй байна. Тэгээд манай хөтлөгч Номын бас өөрөө дугуйнд байгаа. Тэгэхээр энэ асуулт хоёрт хоёуланд нь очих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Одоо эмэгтэйчүүд ерөнхийдөө дугуй ч юм уу спортоор хичээлэхээр одоо шилб энтер нь бүдүүрчин энтер гэдэг юм дээр санаа зовдөг. Тэгэхээр энэ тал дээр одоо яг ямар үт юм бол эмэгтэй хүнд дугуй унах ер нь хэр тохиромжтой зүйл вэ? Тэр юу л та ер нь хүмүүс энэ тэгж яриад байдэ. Хизээч ер нь шилб одоо муухай болно одоо майжиг болно тэр бол ерөөсө буруу ойлголт. Хүмүүс ингээд дугуй унахаар майжиг болдог мулдаг гэл ингээд харин яриад идэг гэсэн нэг анх дугуй унжаа. Тэгээд тэрийг бол би бүр худлаа гэж хэлмээр байна. Ер нь бол хүний биеийн онцлогоос болно. Одоо ингээд амар төрөлхийн одоо бүдүүн шилбтэй бол тэр бүдүүн шилб ингээд амар нарийсаад гоё болчихно гэж байхгүй. Төрөлхийн ер нь бол би төрөлхийн ингээд гуйлаг тэгэхээр тэрүүн дээрээс ингээл хөгжүүлэхээр яг ингээд жоохон бүдүүндөө гуйтай ч юм уу булчингийн мас томтой ч юм уу тэгжил хөгжнө гэхээс биш яг ингээл одоо нэг дугуй унснаар амар том булчинтай болоод амар юм майжиг болол тийм ойлголт бол ерөөсөө байхгүй. Одоо бид нар шиг ингэж өдөрт одоо 3-аас 6 цаг өдөр болгон ингэж дугуй унахгүй бол тэгж амар том булчин үүсч муухай болно гэж бол байхгүй.
ерөнхийдөө бол тэрийг бол буруу ойлголт гэж хэлнэ. Угаасаа дугуй ундаг хүмүүс чинь айгүй гоё битээд шүү дээ гэдэг аахгүй юу? Харин тийм байна. Шууд харагдаж байна. За тэгэхээр энэ тал дээр номин юу гэж бодож байна? Би бас солгоогчтой санал нэг байна. Харин ч айгүй гоё жингээ хасаа тэгээд энэ гойны булчингууд айгүй гоё нэг тон гэж ярьдэн шүү дээ. Ингээд гоё болоод тэгээд харин ч өөртөө итгэх итгэл идэр нэмэгдээд харин гоё болт юм шиг санагдсан. Тэрнээс бол миний хувьд бол одоо сүүлийн 2-3 жил эрчимтэй дугуй спортоор хичээлж байгаа хувьд тэгэж жишээл бүдүүн болсон янз бүрийн тийм муха болсон тийм юм бол бас байхгүй байгаа өөрийнхөө туршлаган дээрээс ярихад. За одоо ер нь энэ дугуй унж байгаа хүмүүсийг анзаараад хаад нэг тусгай өмсгөлтэй байгаад энэ тэгэхээр зүгээр өнгө үзэмжнийх юм уу альсвал дугуй унахт нь одоо илүү сайнаар нөлөөлт юм уу? Ер нь дугуй унж эхэлж байгаа хүмүүс хувцсны тал дээр юу өмсвөл илүү дээр бол хий. Энэ бол ерөөсөө өнгө үзэмж биш яг дугуйчдын зориулсан одоо яг хувцас байгаа. Энэ нь болохоор өөр гэсэн яг тусынхаа тийм одоо юутай. Одоо каск толгой одоо хамгийн нэгдүгээрт дугуй сонгохоос гадна заавал толгойн хамгаалт каскыг ерөөсөө дугуй унах бүртээ заавал өмсөх хэрэгтэй. Ерөөсөө толгойгоо аягуулсан хамгаалах. Каскгүй явахыг ерөнхийдөө бол хоригддаг. Дугуйны хувцсны хувьд бол одоо нөгөө өвлийн уйлралд одоо сэрүүхэн уйлралд бол дандаа аим салхи нэвтрэхгүй тийм бариун бий барьсан. Одоо нөгөө дугуйн дээр чинь ингээл мэдээж амар салхилна. Одоо ингээл том ийм навсаас юм өмсчих юм бол ингээд дивээс салхилаад ерөөсөө ингээд явж өгдөг. Одоо энэ бариун хувцснууд бол яг ингээд салхийг ийм зүсэх зориулттай байдаг. Тэгээ дугуйны энэ шипи гэж бас байдаг. Тэгтээ яг ихний ээлжинд бол энгийн хүмүүст бол заавал шипи гэхгүйгээр ерөнхийдөө пүүцтэйгээ тэгээд яг ерөнхийдөө гайгүй хурд мурдын мэдрээд явандаа ингээд дугуй унахаар бол ер нь яг зориултын шипи мэт зориултын гутлыг өмсөх юм бол илүү одоо эвтэйхэн болно. Би энэ дээр бас нэг юм нэмж хэлмээр санагдлаа нөгөө нэг шорт эдэн штэ доороо нөгөө юутэй зөөлөвчтэй шорт тэрийг авбал маш ер нь эвтэйхэн байдаг. Одоо би жишээ нь сая 3-4 сар дугуй унахгүй жоод өчтөр анхудаа дугуй унаад гэсэн жоод ингээд хөндүүлчтэй штэ тэ яг тэр нөгөө бүсний дижээ ясаар тэр нь бас арай анх унжихад ингээд айгүй хөндүүлдэг байсан. Одоо ингээд тэр нөгөө зөөлөвчтэй юмнууд ингээд сайн өмсөд тахаар арай хөндүүлэх айгүй байд юм шигээ. Ер нь тэрийг болохоор дугуйны төрсий гэж ярьдаг. Одоо нөгөө нэг анх мэдгүй хүмүүс бас яг тэрийг нөгөө нэг зориултын тэр чин дотроо ингээ илгэвчтэй зөөлөвчтэй яг зориултын тэрийг одоо дотор хувцсгүй одоо нүцгэн биеийн дээр өмсөх зориулттай байдаг байхгүй. Тэрийг ихэнх хүмүүс харин ингээд анх дугуйнд орж байгаа хүүхдүүд ингээ мэдхгүй дотор нь ингээд дотор хувцаа өмсчөөд гадуур нь яг тэр төрсийг өмсөд идэг байхгүй. Тэгэхээр ингээд яг тэр дотор хувцсны нормоор амар хологдог байгаа. Тэгэхээр яг тэр дугуйны зориултын студийг бол яг ингээд нүцгэн биеийн дээр өмсөх хэрэгтэй. Тэр чинь яг ингээд зориултын эмэйлэн дээр суух юм зөөлөвчтэй. Тэгээ яг гуяраа ингэж барьсан. Яг тийм байдаг. За би бас энэ дугуйн дээр нэг зүйл асуухсан. Одоо эхэлж байгаа хүмүүс бол ерөнхийдөө уулын дугуй илүү тохиромжтой гэж хэллээ. Тэгэхээр нөгөө эмэгтэй дугуй, эрэгтэй дугуй гэдэг нэг ялгаа байгаад байдаг шүү дээ. Тэр тийм том нөлөөтэй ялгаа юу? Альсвал ер нь яг унах гэж байгаа юм бол хамаа байхгүй юу? Ерөнхийдөө бол яг эрэгтэй дугуй, эмэгтэй дугуй гэж ер нь айхтар тийм зөрөө байхгүй хаа. Яг тэн дээр бол яг нөгөө нэг одоо миний унж байгаа дугуй гэхэд л яг эмэгтэй дугуй муу гэж бол биш. Зүгээр л яг эрэгтэй ч хүн унана, эмэгтэй ч хүн унана. Энэний гол яг юу нэхээр зориулт яг эмэгтэй эмээл, эрэгтэй эмээл гэж байдаг байхгүй. Эмэгтэй эмээлний хувьд бол яг юм урдуураа юм өргөн тийм байдаг байгаа. Эрэгтэй эмээл бол жоохон ерөнхийдөө юм нарийн. Одоо яг мэрэгжлийн хүн одоо уралдааны дугуй мууны одоо цуваа гараатай уралдаан ганцаарчилсан уралдаанд бол тэр өргөн эмээлийг тавьдаг байгаа. Яг тэр эмээлийн ялгаа гардаг. Түүнээс биш яг тийм эрэгтэй дугуй, эмэгтэй дугуй гэж бол айхтар тийм юу байхгүй байна. Тийм тэр шиг нүнэ шүү. Тэр яг уулын дугуй бол нэг юу байдаг шүү дээ. Арай нэг жоохон доошо бүхтэйхгүй байдаг. Юуны дугуй болохоор road дугуй буюу одоо
Цасмал ламын дугуй бол арай нэг жоохон нэг бүтээгээд идэв шүү дээ. Тэгээ ерөнхийдөө уралдааны дугуй бол ерөнхийдөө хатуу яг л засмал зам дээр зориулагдсан. Засмал дээр л одоо илүү хурдтай явдаг. Уулын дугуй бол харьцангуй зөөлөн одоо амаржинтай. Тэгээд зам голохгүй шорон зам ямар ч зам дээр явчих. Тэгээ тийм болохоор арай нэг одоо тэнцвэртэй зөөлөн гэдгээр нь яг хүмүүс анх. Тэгээд угаасаа ихэвчлэн дугууны чинь өртөг айгүй өндөр. Одоо тэгээд анх унж байгаа хүмүүс бол мэдээж одоо амар хэдэн сая төгрөгөөр бол уралдааны дугуй шууд аваад унах гэж байхгүй. Яг уулын дугуйгаа унаад ерөнхийдөө яг гайгүй дугуй жийдэг болчлоо доо. За одоо ингээд яг нөгөө хүмүүс манай одоо сонирхогч нар яг тэгдэг байхгүй. Уулын дугуй яг ингэж унжаагаал тэгэл нөгөө нэг хоорондоо ингээд бас тэр хүндээ ингээд өрсөлдөөн бий болгоол. Тэгээд тиймээсээ илүү яг ингээд сайн жигээд бас ингээд чөлөө цагаараа дугуй унаал ингээд сайн болоод ирэнгүүтлээ. Одоо ерөөсөө дугуйгаа солио. Одоо road уны гэж. Одоо үсэн road Mongolia гэдэг манай сонирхогчдын тийм клуб байгаа л та. Тэгээд тэд нар маань одоо ингээд дандаа road ундаг болсон. Тэгэл ерөнхийдөө яг уулын дугуй анх эхэлж одоо энгийн хүмүүс анх эхэлж унж байгаа л тэгэл уралдааны дугуйгаа унаа сайн хурдын мэдрээл те гайгүй ундаг болоод ирэхээр тэгэл road сонгоол уралдааны дугуй унаад илүү сайхан хурдыг мэдрээл илүү явууртай уралдааны дугуй уулын дугуй хоёр ялгаа нь бол засмал зам дээр уралдааны дугуй бол хамаагүй явуур сайтай хурд өндөрлөх гэсэн. Тэр чинь үнэн шүү. Тэгээ маш хөнгөн байдаг те уралдааны дугуй. Тий. За эхэлж байгаа хүмүүст одоо бас нөгөө нэг яг юунаас яаж эхлэхээсээ мэддэггүй. Жишээ нь за өнөөдөр нэг одоо та бол мэргэжлийн төвшөнд одоо ингээд бүх юунууд чинь тасгалууд чинь ингээд баг бичигдсэн байдаг бах те нэгд өдөр тийм хоёрт өдөр тийм ч юм уу те хоёрт өдөр хурдан дээр ажиллана гэх юм уу те анх эхэлж байгаа хүмүүс одоо юу гэдэг нэгд өдөр 7 хоногт нэг цаг ч юм уу те яг ингээд бас тийм нэг structure тийм план байх хэрэгтэй юм шиг санагддаг л да надад ямар нэгэн төрлийн спорт эхэлж байгаа хүмүүст бол та яг анх эхлэж байгаа хүмүүс ер нь яг юу гэж зөвлөх вэ? Одоо зүгээр юу гэдэг өдөр болгоо 20 минут ч юм уу тий эсвэл хагас бүтээндээ илүү жоохон удаанаар яваад тэгээд юуны өдрүүддээ ажлын өдрүүддээ бас өөр төрлийн дасгал хийх ч юм уу тий ер нь цаг нь хамаагүй тэгэл өөрсдийнхөө яг ажлынхаа завыг харж байгаа л тэгэл заавал яг өдөр болгон гэхгүй нэг 7 хоногт нэг 3 удаа ч юм уу тогтмол жийжэд тахтал тэгэл ерөнхийдөө цаашдаа тэгэл ажлынхаа цаг завыг харж байгаа л ингээл баг нэмэдэж болсон л та. Ер нь эхний ээжинд бол яг нэг цаг л дугуй унтсан багтал тэгэл нэлээд сайн ачаал энгийн хүмүүс бол нэлээд сайн ачаал баг тэр чинь нэг цагт бол нэг 20-30 км явчих шүү. Тийм тэгэл дараачаас нэг эхний нэг сар одоо нэг 30 км явдаг гэсэн бол дараа сараас километрээ жоох ахиулаад 40 км явдаг ч юм уу. Тэгээ ерөнхийдөө яг биеийн ерөнхий одоо хөгжлийн дасгал гэж байдаг л да. Одоо зүгээр л энгийн хүмүүс хийдэг одоо суулт тэ гар дээр сунаалт одоо гизний таталт нуруу яг тиймэрхүү юмнуудыг бол ер нь бол хүн яг хоол идэх шигээ ингээл тий өглөө болгоо нэг гоё өглөө босаал нэг хүн чинь нэг пиццаал тий би ягаал тэгээ нэг жоохон 16 тоо дасгал ч юм уу эсвэл би ерөнхий хөгжлийн тиймэрхүү дасгал хийчихэл тэгэл ер нь эдис айгуу гоё сэргээл тэгэл боломжтой бол нэг цаг дугуй унчаал тэгэл ер нь бол тийм тууштай л байвал зүгээр яг ингээл дугуй уныгээл одоо нэг хүн чинь нэг турах цагаал нэг ганц сар ч юм уу за нэг 2 сар унчиг гэл тийм ш бүр амьдралдаа одоо ингээл бүр хөвшил болгоостой л гэж хүмүүсийг ер нь боддог штэ. Тэр юм шүү. Одоо бие ерөнхий хөгжлийн дасгалууд гэж ямар дасгалууд ер нь хийвэл зүгээрээ бас сонголт та хийдгүү. Ер нь би юу нэг гэхээр одоо нэгд бол гар дээр сүнэлт орж байгаа. Одоо яг энэ гар дээр сүнэлт чинь бол ер нь биеийн одоо цээж хэсэгт ингээд бүхлээрээ орчин. Тэгээд хөвлий, нуруу, тэгээд суулт бол ингээд яг өгцөг гоё шилэг гээд бүгдэнд нь орчин. Тэрийг л яг ерөнхийдөө биеийн ерөнхий хөгжлийн дасгал гэж.
бид нар бол ер нь ихэнхдээ одоо яг тэр дасгалуудаа орхигдуулахгүй одоо дугуй унахаасаа наан нь бол ерөнхийдөө бол өдөр болго хийдэг байгаа. Тэгээ сонголт бол ерөөсөө аягүй сайн хэрэгтэй. Миний одоо бас нэг том алдаа байна. Ерөөсөө сонголт хийдэг байсан. Манай багш маань ингээд байнга хэлдэг байсан мөртлөө яагаад ч би өөрөө жоохон тийм сонголт хийх дургу болоод ч тэр ерөөсөө юм сонголт ерөөсөө хийдэггүй орхигдуулдаг гэсэн. Тэр бас миний амжилтанд бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж юу боддоо шүү. Тэгээд сүүлийн одоо яг ингээд нөгөө жоохон спортоос ингээд хөндөрөөд одоо нэг нуруу муруу өвдөх ч юм уу бие мий ингээд гөшөөл дугуй муунд болохоор ингээд жоохон юм хөшинг болол ирэнгүүт яг хүн мэддэм л ойлгодог юм л одоо ингээд яг би жоохон юм тасгал хийх хэрэгтэй юм байна. Ерөөсөө ингээд байнгын л ерөнд хүн хоол иддэг шгээл өдөр болгон яг тийм амар одоо штанг өргөө тийм хүн тасгал хийхгүй мэхэд би ерөнхий хөгжлийн гардаа сумнайлт одоо ингээд хөнгөн тийм тасгалуудыг заавал ингээд үе мөчө хөдөлгөж ингээд хийж явах хэрэгтэй байна. Тэгээд сонголт бол ерөөсөө хамгийн чухал. Одоо яг сонголт тэрийг бол би бүр яг өөрийнх нь биеийн дээр мэдэрсэн. Одооноос тэгээд хийж эхэлж байгаа. Аха зөв тийм бас нөгөө шүрмэс татах эднэрээ сэргийлнэ л дээ тий. Аа. За камераман. Байна уу камера? Байна. Байна уучлаарай. Жон техникийн асуудалтай гараад микрофон маань салж ороод ах шиг. За тэгэхээр одоо та ингээд дугуй одоо өөрөө дугуй унж эхлэх гэж байгаа өөрийнхөө үйлөө хэрвээ очих боломжтой бол тэгээд өөртөө анх дугуй унж эхэлж байхдаа юу зөвлөх байсан бэ? Саяны хэлсэнчлэн би сонголтыг бүр амар сайн ер нь сүүлд ойлгосон болохоор ерөнхийдөө би яг тэр үеэс ингэ эхлэх юм бол би сонголтыг одоо бэлтгэл хийж дуусныхаа дараа байнга хийх байсан. Хийгээрэй гэж өөртөө ер нь зөвлөх байсан. Тэгээд яг нөгөө нэг би анх яг 2005 онд дугуунд анх орж явахад нэг метр одоо миний өндөр метр 60 байхгүй юу? Тэгээд яг анх дугуунд орж явахад би нэг 58 л байсан баг. Тэгээд ерөөсөө сонголт ерөөсөө хийдэггүй байсан. Тэгээд тэрнээс олж би бас яг өсөөгөн болоо гэж өөрийгөө боддог л анх ингээд дугуунд орж явахад бид нар чинь ганц ер нь дугуй унах гэхгүй одоо ингээд манайх чинь ингээд жилийн 4 улиралтай өвөлдөө бол ингээд дугуй унах боломжгүй. Тэгэл 12-оос 1-2 сар ингээд 3-аас 4 сарын хугацаанд бол дандаа ингээд дотор зааланд бэлтгэл хийдэг байгаа. Одоо суурин дугуйн дээр бие халаачаад эсвэл ингээд кроссонд гүн тэгэл хүнд штанганд суун одоо яг булчингийн мас олж авах гээд тэгчээл ерөөсөө араас нь сонголтыг л аягүй сайн хийх байсан. Тэгээ сонголт ерөөсөө хийдэг байсан. Тэрнээс олж би ер нь өсөөгөн болов гэж өөртөө ер нь дүгнэлт хийдэж шээ. Тэрнээс биш одоо 10 хэдэн жилийн дотор 2 сантиметр өснө гэж баймааргүй. Тэгээ ерөнхийдөө бол бас яг ингэ эргээ харахад одоо бол яг ингээд нөгөө гэр бүлтэй болцсон тийм ихнэр хүн ингээд нөхөр хөлтөө заав гаргана одоо хүүхдээ ээжийнхаа үгийг гүйцэтгэн тэгээд давхар тийм ингээд тэгээд тэр үед бол зөвхөн л дугуйгаа уун тэгээд бусад цагт нь амардаг байсан. Тэгэхээр бол өшөө илүү одоо тэр цагийг ашиглаж өшөө л илүү сайн бэлтгэл хийх байсан болов гэж боддоо шүү дээ. Ер нь одоо энэ подкастыг хийж байхдаа айгүй олон ийм тамирчдаас ирж исэн зүйл бол яг тэр сонголт байна л да. Одоо ер нь зөвхөн дугуйч биш ямар ч спорт хийхэд сонголт төрүүлж хийжээ гэдэг. Тэгэхээр дугуй унж байгаа хүнд ер нь сонголт гэхээр төрүүлж ямар зүйл хийх ёстой байдгийн болоо сонголт нь өөрөө. Сонголт гэхээр ерөнхийдөө одоо энэ гуйны урдуур одоо ингээд ачаал дугуйн дээр ерөнхийдөө миний хувьд одоо миний биений ч гэхгүй л дээ ерөнхийдөө дугуйн дээр одоо энэ уртлын одоо өвдөгний дээдлийн энэ хоёр нулимсан булчин гэж ярьдаг. Энэ хоёр булчин айгүй их ингэж бадарч одоо чангардаг байгаа. Энийг л одоо ингээд хоош нь хөлөө татаад айгүй сайн одоо 1-2 минут ч юм ингээд сунгаж ах. Тэгэл ерөнхийдөө одоо ингээд яг үзүүлж болохгүй маа. Яг ингээд
чангарсан булчингуудаа л одоо ингээд татаад сунгана гэдэг чинь л ерөнхийдөө яг сонголт. Тэдрийг л аягүй сайн хийж сулж явах хэрэгтэй л гэж хэлмээр байна. За баярлалаа. За сонсогчдаа яаж эхлэх вэ подкастын яаж дугуй унж эхлэх вэ дугаарыг сонсож байна. Тэгээд энэ удаагийн оролцогчоор маань олон улсын дугуйн спортын мастер Цэрнэл Хамын Солонго оролцож байна. Тэгээд ерөнхийдөө дугаар маань өндөрлөх тийшээгээ хандж байна. Тэгээд одоо сонсогчд маань хандаад та одоо юу хэлэх вэ те? Одоо хамгийн сүүлд өгөх зөвлөгөө тань юу байна? Тэгээд нэвтрүүлгийг маань хаагаач гэж хүсэж байна. За баярлалаа. Номиндоо ямар ч хэлсэн маш их баярлалаа намайг ингээд подкаст урьж оролцуулсанд. Тэгээд одоо шинээр одоо дугуй аягүй хүмүүс ундаг болсон. Тэгээ унах байгаа хүмүүстэй ч гэсэн хандаж хэлэхэд ерөнхийдөө дугуйг яг ингээ амьдралдаа одоо ямар нэгэн дасгал хөдөлгөөн ер нь бол ажлынхаа хажуугаар дасгал хөдөлгөөн бол хүний биед аягүй хэрэгтэй. Тэгээ тэрийг заавал одоо нэг яг ингээд хүн яг ингээд өөрөө ингээд дасгал хийгээд өөртөө цаг гаргаж чаддаг. Тэрний оронд яг ингээд найз нөхдөөрөө бие бинийгээ уриалаад тэнийг өдөрт нэг цаг ингээд дугуй уншиж явах юм бол ер нь айгүй хэрэгтэй л дээ. Тэгээд ер нь бол за тийм л юм хэлмээр энэ да юм. За баярлалаа солонгоочтой урилга авч оролцсонд. За цаг заваа зарцуулж подкастт оролцсон танд баярлалаа. За баярлалаа. Та хоёртай ч гэсэн амжилт хүсье.